Эх орондоо он цавилтаа гэмтрэг үлдэж эрен сурвалжж байгаа гэхэд Монгол улсад ирээд Монголын хуульчдаар хууль ус зүйлийг хийлгээд бусдын төрөнгийг заллин эхэлж аваад амьдраад байна гэдэг л дэндүү харамсалтай гонигтэй зүйл байхгүй юу. Миний хувьд эрен сурвалжж байгаа этгээдийн тухай ярмааргүй. Гагцхүү ийм этгээдийн одоо гар хөл болж хууль ус зүйл хийсэн хуульчдыг хуулийн байгууллагын ажилтнуудын хувьд сэтгэл дундуур байгаагаа хэлэх гэсэн юм аа. Уг асуудлын хувьд одоогоос 8 жилийн өмнө хурамчаар бичиг баримт үлдээд бусдын төрөнгийг одоо заллин эхэлж авсан ийм гэмтрэг гарсан байна. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар шалгаж гин гэж явсаар байгаад хөөгөлч хугацааг нь дуусгаад хаачин. Шүүхэд нэхэмжил гаргаад өгөхөр өнөөдөр 5 жил болсон байна. Ийм байж таарах уу? Энэнд мэдээж анх Монголын хуульчдаар хууль ус зүйл хийлгүүлсэн тэр гадаадын этгээд нөлөөлж л байгаа байхгүй. Хамгийн гол нь тэр этгээдийн нөлөөнд хуулийн байгууллага одоо орцсон. Өнөөдрийг хүрэл асуудлыг шийдэхгүйгээр одоо 8 жил болж байна гэдэг л энэ л хамгийн гутамшигтай бөгөөд харамсалтай зүйл байхгүй. Өнөөдөр бид нар ийм л асуудлыг шийдэхгүй бол сайн сайхан нийгмийг яриад бодоод ч хэрэггүй.